Бидний хайртээж гиндэн овогтой жаргал сүрэн өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд төрөл садан ахан дүүс бидэнд нөхөж баршгүй хүнд гарц тохиолоо. Талигаач 1939 онд Ховд аймгийн Буянд суманд айлын 2 дахь охин болон мэндэлж Ховд аймгийн дунд сургуулийн 4-р анги, Улаанбаатар хотын 1-р 10 жилийн сургуулийн 8-р ангийг дүүргэсэн байна. Тэрээр 1957 онд Ховд аймгийн эм хангамжийн байгууллагт ажил хөдөлмөрийн гараагаан эхэлж 1959 онд Улаанбаатар хотын эм хангамжид үргэлжлүүлэн ажилласан. 1960 онд Дархан хотын сангийн аж ахуйд томилолтоор ирж улмаар Дархан уралд хичээлийн үйлдвэрт будаа бүлэгчээр 1964 оноос Илбаатарын салбарт 27 жил тасралтгүй ажиллан улс их орныхоо хөгжил үнэтэй хөв нэмэр оруулж 1990 онд өндөр насны тэтгэвртэй гарсан билээ. Тэрээр 10 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн Алтар тэхийн 1, 2 дугаар зэргийн отонтой бөгөөд 5, 6, 7, 8 дугаар 5 жилийн авшгааж ардын хувьсгалын тал 80, 90 жилийн ой медаль, Дархан хотын 40, 50 жилийн ойн тэмдэг, Ховд аймгийн 30, 40, 50 жилийн ой медаль, Ургацын 50, 60 жилийн шагнал зэрэг төр нийгмийн олон шагналаар шагнагдж байсан хөдөлмөрч нийгэм байлаа. Бидний хайрт ээж маань үр хүүхэд, ач зээ, ах дүү, хамт олон найз нөхөд, ард олныхоо дунд нэр хүндтэй их баригч, алтан гард ачлал дэмж байсан бөгөөд олон хүний хувь заяанд эргээр нөлөөлсөн буянтай хүн байсан юм. Хөдөлмөрч, хичээнгүй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, үнэн чудраг зан чанартай, ачлалд ээж, их баригч, ачлалд буурайгаан бид үүрд дурсах болно. Талигачийн гэгээн дурсгалыг хүндэтгэн үр хүүхэд, ач зээ, төрөл садан бид бүхэн гүн эмгэнэл илэрхийлж байна. Хум сайн амгалан болтугай.